Midoriya Shonen! Эмтэрхтнүүдийн ноён оргил нийт нэгний төлөө түүний залгамжлагч гэж биш Шигараки болон шоронгоос улгцсан хороос нааднууд Японоос өвдөж будхаа мэдээг Америкийн нийс хүчнэгэн үзэн суув. Бид баатрууд аваад 2 цагийн дотор очиж чадах байтал бичиг баримтаас болоод ингээд сууж байх ч гэжтэй гэж ярилцах зур Америкийн нэгц улсны шилдэг Баатар Стар ирээд тэгвэл дагуулад товчлоо гэснээр цагаан ордоос зөвшөөрөл авдаггүй шууд зандаа гарна. Нийт нэгний төлөө нэгэ агууд хай-энд номонд болон спиннертай нүүдэж байна. Энэ бицхэн арал дээр нүүдж тоглох тоглоонд бид яллаа. Одоо шилдэг баатруудын төв болсон эрх чөлөөний улсаас шилдэг эмэгтэй баатар ирж яваа. Тэрний чадварыг булааж чадвал үлдсэн бүхэн зүгээр л тоглоом болно гэж ярина. Харин чөлөөлөх холбооны скептик бүсэддээ хуучин нийгмийн үлдэгдлийг дуусгав. Дестрогийн барцгаыг амжилттай болов. Хүмүүсээ зоглоод хөдөөж эхлэх цаг боллоо. Шигаракигийн сүтгэх ертөнцийн үрийг бид тарин гэх мэдээг арвин босод бүх гişүүдэд дамжуулж өгдөг. Энэ үед Hawk Space Gems дэндээ орноор Америкаас ирж байгаа Star-ыг өгтөж аваад шууд ажилдаа орцгоё гэд радараа гарan явна. Гэвч Star-ын багийнхан Японы их газраас 50 км зайтай байх үед мистик номоо өгүүлсэн Шигараки тэднийг хүлээж байна. Тэд олон тав өгөхгүй шууд л толоонд орно. Star and Stripe нь шин тушаал гэх өөрийн гар хүрсэн зүйлсэд хүссэн тушаал өгөх чадвартай. Түүний хувьд тушаал дээд доод гэх хязгаар байдаггүй ба нэгдүгээр хоёр тушаал өгөх боломжтой. Жишээлбэл чулуунд гар хүрээд чулуу хязээж бутрахгүй гэж тушаавал дэлхийг сөрүүлэх хэмжээний хүчээр дайрсан ч тэр чулуу хязээж бутрахгүй гэсэн үг. Тэр Шигаракигийн ойрын 100 м дотор аарыг арилган вакуумжуулж амьсгалыг нь баг үед нисгэгчд бүстэн арга лазераар буддаг. Гэвч энэ нь шалбархаанаас зөрчил компьютеруудад. Шигаракигийн авсан шарх тэр дороо уртастай идэрч байгааг харсан Америкчууд ийм болоод Японоос тэрэнд ялагдсан байх нь ямар гэж араатан бай гэж ярилцсан. Олон гармт Star түнд гаруурж Шигараки гэж нэрээр нь дуудаад өчүүгэндүүдийн хөдөлгөх юм бол зүрхэн зогсно гэж тушаадаг. Гэвч тэр нийт нэгний төлөөж биш Шигаракич биш гэх оюун санааны эдрүүдэд завсрын нөхцөл байдал байгаа тул тушаал нь биелдэггүй. Түүн тушаал өгөх байдлаар устгах боломжгүй болсон бол гардан дулаан шилжинэ. Star агаар түрээд өөрөөс нь хэдэн зуун дахин их тушаалтай болох ихний тушаалыг өгч түүнийг удирдан хоёр дахь тушаалаараа лазерыг гартан бариулж Шигаракиг хөдөлгөх боломжгүй болгодог. Энэ үедээ цагаан ордон руу холбогдож төв алгасгч дууны уртаа хүчрхэг буужингуудыг нэмэлтэж үсээд хариуцлагыг нь өөрөө хүлэе гэдэг. Цагаан ордон ч зөвшөөрч хэдэн буужин илгэн. Буужингууд хэдэн дээр ирэх мөчөд Star лазерын тушаалаар цуцолж буужингуудыг барьж аваад шинэ тушаалаа ашиглан төв алгасгч буужингийн нудрагыг хүчрхэг дарилдаг гэдэг. Гэвч энэ дайралтаас Шигараки амьд орсон байлаа. Учир нь тэр өөрийн номоогоо тэдний бай болгож хэлтлээд өөрөө газрын гүн рүү орсон байжээ. Тэр ч өөрөө 1 секунд л хоцорч сэтгэсэн бол өөхөх байсан гэдгийг ойлгоно. Шигараки гарч ирмэгцэл хурдастай нөхөнд өлжиж эхлэх ба Star-ын чадварыг ойлгочихлоо. Ушуухан булааж авч ашиглаж үзмээр байна гэд дайрч эхэлнэ. Star түн рүү хариу дарах гэсэн боловч нэг нисгэгчтэй хамт байгаа тул багийн хамтрагчийг алдаж чаддаггүй. Энэ үед нь Шигараки түүнийг барьж аваад чадварыг нь сурч явахдаа зэрэгцэн Star өөрч эхэлнэ. Тэр өөрийгөө өөрөөлөхгүй гэх тушаал өгсөн ч нөлөөлөхгүй. Учир нь тэр аль хэдийнэ чадвараа Шигаракид алджээ. Шигараки ч би яллаа Америка гэж хоронгөгч нэнэн зэглэхэд дотроосоо дэлбэрчгүй айтаа сэнсэртлээ зодорч эхэлнэ. Учир нь Star өөрийнхөө чадварт өөр ямар ч чадвартай нэгдэхгүй гэсэн тушаал өгсөн байсан бол өөрийнхөө биеийг хамгаалж чадаагүй гэдэг нь тодорхой болно. Star-ын чадвар Шигараки доторх чадваруудыг ээж дараалан устгаж эхэлнэ. Нисгэгчдэж Star одоо хүртэл ялагдаагүй түүний дотор тулдаж байна гэж лазер богороо дэмжлэг үзүүлэх гэж оролдож Шигараки өөрийн номыг өгөхөөс өмнө авсан нисгэг чадвараараа тэндээс зугтдаг. Star жагуу өчтөнгээр авруулж түүнээс урам зориг авч байсан үе бодонгоо өөрийн хамгаалагчд руугаа эцсийн удаа яслаа таалаад өгсөн. Шигараки их газар дээр мэгцээ шин тушаал өгч хүл энэ бүгд зогсно гэж найд нэг залуу барьж аваад тушаал өгсөн ч ажилдаггүй. Star чадвартай эцсийн тушаалаа өгтөө өөр ямар чадвартай нэгдэхгүй гэсэн тушаал нүчин төгөлдөр байхаа гэсэн бол аль хэдийн өөр нэг болсон шин тушаал гэх чадвар нь удаагдсан цагаасаа тусдаж өгөө болох нь тодорхой байжээ. Тиймээс тэр чадхаараа олон тооны чадварыг нэмтэйгээд эцэст нь өөрөө замхан алгуудаг. Үйл явдлын дараа Star-ын хамтрагчид ирж Star-ыг тулдаж байх зур дэвшилтэд технологийн тусламжтай Шигаракигийн чадваруудыг судалсан мэдээллийг өгөөд энэ тус олж магадгүй. Star-ын ачаа дээр нэлээд олон чадвараа алдаж их хэмжээний чадварууд нь гэмцэн байх ёстой гэдэг. Агуучд нэгэн бүлгийнхэн дээр ирээд Star Шигаракид ялагдсан ч гэсэн түүний хүнд гэмтэж бидэнд 7 оны хугацаа зааж өгсөн. Энэ бол 1000-д 1 болдог боломж гэдэг. Мэдэрэгээс бусад бүх сурагчид мэдэрэг ганцаараа байх хугацаанд бэлтгэлээс тасралтгүй өргөжлүүлэн нэлээд сайжирсан. Эцсийн дулаанд бэлэн гэдгээ хэлнэ. Энэ үед Шигараки нийт нэгний төлөө болон холбооны гишүүдээр ирсэн байх ба олон дооны чадвар нь устдал гэмцэн тул бие нь язран маш их зөөрөг мэдэрч байгаа нь харагддаг. Нийт нэгний төлөө Шигаракигийн асар их уур хилэн үз ядалтыг мэдэрч түүнийг өөртөө баг 90% нэгдсэн байгааг анзааран баяртаа нарахгүй нэмзэглэнэ. Эцсийн зөвлөгтөхөд нэгэн бүлгийн дор бүрнээ бэлтгэлээ хийж байлаа. Оюнгонд Аяма эцэгтэйгээ ярьсан зогсох ба нийт нэгний төлөөгийн дараагийн тушаалыг биелүүлэх ёстой талаар ярьж байгааг хагааг бүрээ санамсаргүй сонсч өгдөг.
Аяма анх төрөхдөө чадваргүй байсан ба баян эцэг их нийт нэгний төлөөд тохиролцож Аямаг чадвартай болгосон ч өөрсдөө түүний гаруул болж тушаалыг нь биелүүлж эхэлжээ. Аяма ч эцэг ихээ алуулах гондол хэлсэн бүгдийг нийдэг байсан болж тарна. Энэ бүх ярианаас USG дэх хорон санаатны холбооны анхны хавтах маш нууц байсан ч хэрийн бэлтгэлийн баазрууд арьсан дайралтгал бүгд Аямаг нууц мэдээлэл задруулж байснаас болсон гэдэг нь тодорхой болдог. Мидори Аямаг баргар байгааг анзаарч ярилцаж дагаж байхдаа энэ бүхнийг сонсчээ. Аяма харамсаж байгааг хэлээд эцэгхээ зүгтаалахын тулд Мидори руу лазараар бодоход Хагакурэ гарч ирээд гэрэл уулгах чадвараараа дайралтыг зогсоодог. Энэ үед Мидори хардагшил чадвараараа тэднийг барина. Ингээд тэдний хүлийн нэгэн ангид оруулан яах ёстой талаараа ярилцгаана. Хатагтай наган шиг буруу зүйл хийвэл дэлбэрч магадгүй тул түүний амийг юм ярих боломжгүй болгон боосон байна. Түүний эцэг эх нь нийтийн нийтлөгөөс айсандаа энэ бүдийг хийдэг байсан. Түүний тушаалыг биелүүлээгүй хүн алууж байхыг өөрсдийн нүдээр харж байсан тухайгаа ярина. Нэгэн абулгийн бүгд Аямад итгэл алдаагүй одоо ч зүг зүйлгээд оройтойгүй байна. Бидэнтэй нэгдэж гэлэлцэн баатар болъё гэсэн. Энэ үед Айзава баг шалбагдах ба ангийнхантайгаа нэг бодолтой байна. Одоо ч Аямаг сургуулиас өг бодлого байгаагаа хэлээд тэдний чихийг болгож байгаад нэгэн төлөвлөгөө ярьдаг. Нийт нэгний төлөө төрүүлж хөдөлгөөг хүсэж байгаа. Тиймээс тэрний болгох биш өөрсдөрөө чиглүүлье. Одоогоор ингэж чадах ганц үнэн Аяма байна гэдэг. Ингээд эхний ээлжинд нийт нэгний төлөө түнд хатагтай нагаанд хийсэн зүйлийг айдлан ямар нэгэн аюултай зүйлийг хийсэн эсэхийг шалгуулахаар төв өндөг рүү авч явдаг. Нэгэн абулгийн доктор байранд эргэж ирэх үед Ида Мидори хоёр туслах хэрэгслүүдэд зас сайжруулахаар Хацума дээр очдог. Хацума эдэн сарын турш өрөөнөөсөө гаралгүй зөвхөн Юуи хамгаалалт сайжруулалт дээр анхаарч ажиллаж байгаа тул гадаах ертөнцид болоод байгаа зүйлсээс юу ч мэдээгүй байдаг. Хацума эдэн туслах зав алга гэсэн хийж байгаа ажлынхаа хажуугаар яаж ч юм бөмбөг төсөөд байсан туслах хэрэгслүүдийг нь хийгээд байна. Авкус агуучтан Рагдол цагдаагийн төлөөлөгчд болон Америкийн нисгэгчид нууц хурал гин. Энэ удаагийн дулаан өөр. Нийт нэгний төлөө Шугарака хоёр зэрэг гараад ирвэл бид ялж чадахгүй. Бид хамтдаа хэтэрхий учрав. Тиймээс ямар ч хамаагүй аргаар Даби нийт нэгний төлөө Шугаракийг гурыг гэлтгүй. Төлөөлөх холбооны бүх хүчийг хамгийн багадаа 10 км холдуулж салгаад тус бүр баг бүрдүүлэн тэдэндээ тулсалтаар ярилцсан. Харин Айзава Аяматай ярилцсан түүний айц сигнаар шорон зориг өгч чаддаг ба шинэ цог төслүүлэхээр дуудсан тухай ангийнх нь нэрч мэдэгдэнэ. Энэ үед Тога өөрийн амьдардаг бай хаягдсан байшин дайран баг насны турсамж яаж аваад ийм хорос наатан болчихгоо гэж бодлого ширэн байж байгаад гарч явх үед Даби ирээд өнгөрсөндөө зурлах хэрэггүй гэж хэлээд байшинг нь шатаадаг. Өмнөх 7 оны үеэр Твайсыг бүхээс өмнө цусыг нь авч чадсан гэд Тогод өгдөв. Тэр энэ цусыг бууж Твайс тавьснаар түүнийг өөрийгөө хэдэн мянган хувилах чадварыг нь ашиглаж чадна гэсэн үг. Урт өдрийн дараа нэгэн абулийнхэн байранд даяарч амарна. Тэд нийт нэгний төлөв ерөн хайх даалгаврын хүрээнд олон дооны хорон санаатнуудыг барьж байгаач ямар ч мэдээлэл олж чадахгүй хэвээр байлаа. Тэднийг орж ирсний дараахан агуучтан цукаач нар ирээд сурагчдад өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөг танилцуулдаг. Маргааш нь Шугарака 4 хоногийн дараа дайралт хийх гэж байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах хөтнөс сурагчид сургуулиас явж байгаагаа зарлаад Земонтес багшийн босгосон Трой нэртэй байранд нүүж ирсэн. Урарака хотыг ширтэн зогсох үед Мидори ирээд ярилцсан зогсдог. Урарака Тога буруу бодож байсан болтой. Тэр үед олон тооны хүмүүсийг алсан харууд санаатан ч гэсэн тэрний гонхтой төрхийг олж харснаа хэлдэг. Харин Мидори Шугаракагийн дотор хүүхэд байгааг олж харсан талаараа ярина. 3 өдрийн дараа нийт нэгний төлөө Аямагийн эцэг эх рүү залгана. Аямагаар Мидорийг өөрийнхөө нийсэн газар дагуулж ирүүлэх тушаалыг өгдөг. Эцэг эх нь ч зөвшөөрнө. Нийт нэгний төлөө тэдний ярианаас ямар ч хөдөл хормог үнэнч бос зүйл мэдрээгүй тул баярлнаа. Маргааш нь болж Мидори Аямагийн дуудлага азарт ирдэг. Нийт нэгний төлөө тэднийг ажиглахад үнэхээр тэр хоёроос өргөн байгаагүй тул гарч ирээд маш сайн байл Аямагийн залгад хаших үед Аямагийн нийт өнөрөө лазараар бодно. Нийт нэгний төлөөс нөхцөл байдал буруугаар эргэж байгааг анзаарч өөрийн шилжүүлэх чадвараараа холбооныхон болон босод хорон санаатнуудыг өвчнө. Үүнтэй зэрэгцэн нөгөө талд Курогеригийн баатал нэгдэж Баатрууд гарч ирснээр сцен салгидана. Хэдэн өдрийн өмнө агуучтан Цукачи нээзүүнээр тэдэнд бүх төлөвлөгөөг танилцуулсан билээ. Аяма нийт нэгний төлөө худал ээж найзуудынхаа талд ажиллагаар шийдсэн ба шинэ согийн тариг угаах чадварын ачаар тэднийг ховстож худал ээж би сэжиг авахулгүй ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр яриулсан болж таардаг. Харин Баатрууд отолт хийсэн ч Рагдалаас булаасан чадвараараа нийт нэгний төлөө бүгдийг нэвт тараад мэдчих тул тэрний гарч иртэл Аяма Мидори хоёр хоёулахна байх ёстой. Тиймээс цаг нь болоход тулааны талбар шийдэж очихын тулд нэгээ бие бүлгийн мономагаар Курогеригийн чадварыг холбоорлуулжээ. Ингээд тулаан эхэллээ. Агуучтан Цукачи нар хяналтын дөгөөс бүгдийг заварчлан удирдах байлаа. Системийг эхлүүлэхдээ зэрэгцэн газраас аврагтан хэмжээтэй шоронгууд тэднийг хэсэг хэсгээр нь бүрхэж авна. Энэ үед Монома тэднийг хэд хэдэн гартлага хувааж шилжүүлэх порталыг нээж Баатрууд хариуцсан хорон санаатнуудад түлхэн портал руу орцгоно. Нийт нэгний төлөө гүнг агуулгын балгас дээр авчирсан ба Эндовар болон Хавкс нараар удирдуулсан салаа хариуцсан авчээ. Даби Камино дөрөв авчирсан ба Тодоркогоор удирдуулсан баг хариуцсан авсан байна. Харин Шугаракыг тусгай бэлдсэн нисэж буй UA буюу Тэнгэрийн авс дээр авчран
Midori-гаар ахлуулсан хүмүүс тулдах ёстой байсан ч Midori-г дагуу өөрийнхөө портал руу чирэн оруулаад Okuto арал дээр аваад ирдэг. Тэнгэрийн аваст Bakugo Base Gym-с Neijiro, Amachiki, Mirko, Eiji нар байлаа. Shigaraki шууд тэр газрыг сөрөглөх газарт нь хүрэхэд хөрс шууд өөрийг нь дээш нь шидэж тогон зөвхөлдөв. Энэ байгууламж нь бүхэлдээ Shigaraki-гийн сул тал дээр үндэслэгдсэн байна. Aizawa багш болон түүний чадварыг боловсруулсан Manama түүнд боломж олгохгүй чадварыг найрлахаар төлөвлөжээ. Гэтэл Shigaraki гарын ураануудаа генетик хэмжээгээр ургуулсан дайрч эхэлдэг. Баатрууд бүгд балмагдана. Учир нь тэр эцэс төгсгөлгүй ургаж байгаа хурууны чадвар биш бөгөөд зөвхөн л өөрийнх нь биеийн биологи өсөлтөөр дасар их байгааг илтгэж байгаа. Aizawa-ч Midori-тэй холбогдсон Shigaraki-гийн нөхцөл байдлыг танилцуулна. Миний Okuto арал дээр тулаан үргэлжилж байлаа. Midori явах гэсэн боловч тоогоо садаа болсон. Тоогоо Midori руу дайрах үед тэрний аазны савн ямар ч аюул мэдэрдэггүй. Учир нь тоогоогийн өрмөц сэтгэлгээгээр тэр Midori-д үнэхээр хайртай байжээ. Тэр өмнө нь Uraraka-гаас асууж байсан шиг одоо намайг яах гэж байна? Алах уу гэж асуугаад Midori руу дайрч эхэлнэ. Энэ үед нь асууя Uraraka хоёр дүүнийг хамгаалж Midori-д явах боломж гарснаар Тэнгэрийн авс руу яарвчлан хөдлөж эхэлнэ. Сцен Камино дөрвөлөө шилжнэ. Dabi эндавар байхад уурлангуй байлаа. Todoroki түүнээс амьд байсан бол яагаад гэртээ эргэж ирээгүй юм бэ гэж асуудав. Тэр төмөр гард өдөр биеийн бүхэлдээ түлэгдсэн ба ус руу унаж ам голтой байхад нь Kyoto тогтроолж биеийн зарим хэсгийг нь нөхөн өмчилжээ. Тоё тэр үйл явдлаас хойш 3 жилийн дараа ухаарсан ба энэ хугацаанд гэрийн дүүнийг хайж ирээгүйд бага зэрэг гомцсон байна. Ингээд өөрөө гэрээ олж ирсэн ч 3 жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдөггүйгээс гадна түүнийг аль хэдийн өнгөрсөн орхисон байгааг нь хараад орсолдоо авцсан тэр үеэс одоогийн Dabi бий болжээ. Dabi анх ухаан орохдоо 1 сар амьдрах боломжтой байжээ. Гэвч тэрний өшөө авах хорсны галт түүнийг одоо хүртэл амьд байлгаж байгаа болж таарна. Dabi галын хүчээр нэмэгдүүлэх үед ойр авийн барилаад металл өшөө өртөл хайлан орсож байгаас тэр хүчрэхвэ гэдэг нь харагдана. Харин Todoroki өнгөрсөн хугацаанд Dabi-г ялахын тулд бэлтгэл сайжруулж ирсэн хүйтэн гал гэх гал мөсний асалсан шин техник ашиглан тулдаж эхэлнэ. Өөрийн гал мөс гэх хоёр талын хүчийг зөвхөндөө хоримтлуулан хөлөж бүх биеэрээ дарахаснаар энэ хүч нь бий болдог ба яг гал шиг харагддагч мөс шиг хөв хөд ингээд ойлгоход болно. Todoroki эхний дарилтаараа Dabi-гийн халууныг багасгаж чадна. Ингээд дараагийн дарилтаа хийхэд тулд хүчээ дахин хоримтлуулах хэрэгтэй болох үед Dabi хариу дарах ба Todoroki-гийн салааны босоод гişүүдний урд оролж цаг ожиж өгнө. Todoroki ч энэ хугацаанд хүчээ хоримтлуулан бэлэн болоод ойр орчмоо тэр чигтэн цэвдүү хөдөн мөсөн дарагдтал хүчтэй цохилт хийж Dabi ухаан алдснаар ялж чадна. Todoroki ясан тухай бусад салаанууд сонсоод урам зориг авдаг. Энэ үйл явдалтай зэрэгцэн өмнөх тулаан бодис үзсэн Jakyo эмнэлгийн балгаас Mount Lady-гээр өдөртүүлсэн салааныхан Gigantama Kyoseri-гээр дарж буй чадвар чөлөөлөх холбооныхон тулдаж байх ба Midnight багшийн өшөөг авна гэд өөрсдөө илүү хурцлана. Харин нийтний төлөвөөс чадвар авч том хүчрэг болсон спиннерийг бэлэг тэмдэг болгосон гадаад төрхөв дөөрчлөлттэй хүмүүс Kurogori-г судлуулахаар төв эмнэлэг рүү дайрах ба Shoji Kodo-нор тэднийг зогсоох гэж чадхаараа тэмцэж хэтэрхий олоолаа байгаад бол тусыг эс болно. Гүн даалын тулаанаар эцэн солигдно. Нийтний нийтлэл агуучтанд хийсэн 2 хүн тулааны дараа өөрийнхөө амьдрал тэтгэгч Bakugo-гээр удаан байж чадахгүй басныг Hawks эндавараар хоёулаа мэдэх тул эхний эзэнд багийг нь устгах хэрэгтэй гэж тулааны өмнөх өдөр ярилцсан байжээ. Мөн нийтний нийтлэлийг бие төлжүүлэх чадварыг байхыг анзаарч үүнийг өөрсдөө гол давуу тал болгохоор шийднэ. Тэд нийтний нийтлэлөөрөө дайрч эхлэх үед тэр Toyog одоогийн Dabi болох хүртэл бүх нөхцөлийг бүрдүүлсэн хүн нь өөрийгөө гэдгийг хэлнэ. Энэ мэдээг сонссон эндавар удирдлага алдан уурлаж эхлэх үед нийтний нийтлэлийг эндүүлэн дайрч хүн чарахтуулаад Hawks тулдах боломж олгуулгүй алсын зэний тайлт хийх үед Jiro Tokoyama 2 ирж түүнийг авна. Нийтний нийтлэлч сурагчдын чадвар сэтгэхүйс бол байна гэж шүүмжилснээр тэдэн рүү асар хүчтэй дайралтыг ийн. Азар Hawks өднүүдээ ашиглан тэрний дайралтын чиглэлийг баг зэрэг хөржснөөр Jiro нэг чихээ алдсан ч амьд өвдөж чадна. Ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ гэд нөгөө чихэндээ олгосон спикерээр дууны төлөвлөгөөний дайралт хийдэг. Нийтний нийтлэл үүнд нь хариу дайралт хийх үед тэрний булаасан чадварыг бослог гаргаж тэрнийг бүслэн авснаар тэр өдлөж чаддаггүй. Энэ боломжийг ашиглан Hawks түүний багийг хэмжээж Tokoyami дарах шатавар хүчтэй цохилт хийлгэснээр баг нь бүрэн эвдэрнэ. Үүний дараа нийтний төлөө булагдсан чадварын басыг зогсоож асар хурдан хариу дайралт хийх үед эндавар Hawks Jiro Tokoyami гурийн урд оруулж хамгаалan баруун гараа тастуулсан ч галаараа гараа нөхөн өргөжлүүлэн дайрч эхэлнэ. Чиний бичсэн Shigaraki-гаас сулдараа бас нөхөн дөлжих чадваргүй. Ингээд үх гээд Prominence Bar гэх хамгийн өчрөг дайралтаа хийсэн ч өгдөггүй. Намайг энэ бүх нөхцлүүдийг тооцоолоогүй гэж бодоо юу? Миний энэ бие угаасаа хэрэггүй болоод таних гэж байсан юм. Одоо миний ганц зорилго бор та нарын өчүүгэн загнаас Shigaraki-г аврах гэдэг. Тэр Eri охины цэцэг олж авч чадварыг нь холборн өөртөө авсан ба өөрийнхөө биеийг цаг хугацааны хувьд ухрааж эхэлдэг. Гэхдээ тэр Eriг ингээд л энэ чадварыг зогсоож чадахгүй. Эцсийн тэнгэрийн авс руу сэрвэлээ. Shigaraki-гийн эцэс төгсгөлгөө өргөх хуран дунд тэд тулалцсан. Bakugo өөрийн шин тослох төхөөрөмжүүдийн тусламжтай
хамгийн өчрөг дайралтай эзэн Шигаракид ностой охирол учруулж чаддаггүй баригдана. Шигараки ганц хатгалтаар л Бакугагийн баруун гарыг хуглаад мэдэрэг ирэхэж хамааг алчихсан байвал гоё гинтийн мэлэг болох юм байна гэдэг. Бакугог алуулах гэж байгааг харсан Айзао сандран Бакугог хамгаалаач. Наадах чинь юу ий төгсөөд Шилдэг баатар болох ёстой нэг. Өнөөдрийн тэнийг ч үхүүлж болохгүй гэж хэлдэв. Энэ үед Мирио гарч ирэн юу энэ Шилдэг гурван хаслал дайрч эхэлнэ. Тулааны дундуур Мирио түнд чам найз байдаггүй байх нэ. Найзтай байсан бол сөөрүүлэх юу биш хамгаалахыг л хүсдэг юм гэж хэлдэг. Шигаракигийн царай хайлт өөрчлөгдөн. Надад найз байгаа гэж яг л хөөгч ойрлон хариулсан үзүүлдэг. Үүнийг харсан Мирио түүний доторх ямар нэгэн зүйл төрчихлээ гэж бодно. Энэ үед Шигаракиг өөртөө айлтын бүрэн нэгцэн гэж бодож байлаа. Одоо Шигаракиг үлдэж байна гэж юу? Хурдан арилгах хэрэгтэй. Энэ байдлаараа удвал гайл болно гэж боддог. Энэ хэсгээс нийт төлөө үнэхээр өөрийн хуучин биеийг хайш Шигаракигийн биеийг өөрийн болгосон гэдэг нь харагдана. Амажики Нежиро Мирионоор хамаг хүчтэй таарсан тулсан ч түнд өчгөн чохирол учруулж чадалгүй ялгагдана. Харин Бакуго басч ирээд заавал ялгах ёстой биздэ мэдэрэй гэж доктороо бодсноо. Асар хурдан Шигараки дээр тууж очин гэлбэлээд хариу даралтаас нь болон дараагийн даралтаа эхлүүлнэ. Энэ үедээ өнгөрсөн болсон бүхний тухай хэрэгцүүлэн бодно. Бүгд Бакугог хамгаалахар яран очсон Шигараки түүний зүрхэндөөс газар нь хүчтэй зохино. Бэс жинст одоохон имжлэгээд Бакугоор дөхөн орчихсноо зүрхэн цохилохгүй байна. Бүхчхэж гих гонигтэй мэдээг бусдад дуулгана. Камино дүрэгдэж байдал буруугаар эргэж ухаан алдсандаа бисэрсэн ба Тодорогийн шиг халуун гал хүйтэн бие нэгтэн илүү өчрөх хүйтэн галын чадварыг ашиглаж байдаг. Энэ үед скептик хиймэл дагуулуудыг бүгдийг нь хагалтаж бусдад баатрууд хэн хэнийг хаашин шилжүүлсэн талаар мэдээллийг олж дамжуулаад UAE тэнгэрийн авсан систем рүү дайралтыг чөлнө. Харин Гүмнө бол нийтний нийтлөө Эриогны чадвараар өөрийн оргил үе хүртлээр залуужиж илэрсэн байлаа. Сцен Америкийн нэгдсэн улс руу шилжнэ. Батлан хамгаалахын сайдны ерөнхийлөгч Дандан Япон тусламж үзүүл Шигаракиг одоо л зогсоохгүй бол дэлхий бүхэлдээ түүний гарт орохыг сануулдаг. Гэтэл ерөнхийлөгч нь бид аль хэдийн Шилдэг баатар төв алгах гэж божгаар тэрнийг өдөөн хатгасан. Бусад улс орнууд яаж Шигаракиг тал засгаал бодож байна. Иймээс дахин Шигаракитай сэрвэлдэж уурыг нь хүргэх шаардлагагүйгээд тусламж илгээхээс татгалздаг. Энэ үед Эди шот өөрийн биеэ аалсны шүснээс нарийн хэмжээнд хувааж Бакугог аврахаар эмцээсгүүдийг өөрийн биеэр нөхөж зүрхэнд нь хиймэл массаж хийж эхэлдэг. Шигараки түүнийг аврах боломжгүй. Би аль хэдийнэ бүрэн гэмтээс ингээд тэдний зогсоогоор дайрах үед бусад баатрууд тэрнийг зогсоогоор дайрч эхэлнэ. Шигаракич хурууныхаа хэд ургалтыг дайралт биш хамгаалтад зөвлөрүүлэн тулдаж тэдний бас ирэхгүй болно гэмтэн. Юнит Мандалай хэдхэн секунд эсвэл мэдэрээ ирэх талаар хэлнэ. Өөрснөө хүчээр ягаад зогсоож чадахгүй байгаа Мирио аргагүй эрхэн түүний өмнө гарч ирээд тоорхон ургаад гараад идлээ гэж тонтхор өгдгөөр анхаалагын сайнууч чаддаг. Энэ үед мэдэрээр Шигаракиг зохино. Тэр задгаа тэнгист барих гიშгэх хурд авах зүйлгүй ядаж байхад нь Стари хамтрагчид ирж мэдэрийг хурдан ирэхэд тусалжээ. Тэр ирж Шигаракиг зохиж зогсоогоод Бакуго өхөж бусад нь амтай гол тавьчих байгааг харан удирдлага алдан асар их хурлана. Энэ үед Мирио тавьчихрах хэрэгтэй. Одоогоор өгсөн хүн алга. Бакугог Эди шотод алга. 50 байж бодвол бидэнд ялгах боломж одооч байсаар байна гэдэг. Энэ үгийг сонссон мэдэрээ тайвширч нийт нэгний төлөвөөс тэнд одоо Шигараки байна уу гэж асуухад тэр үг эсгэнэ. Харин Мирио тулааны дундуур болсон сэтгэл хөдлөлийн тухай хэлдэг. Нана Шимура Шигаракиг ургуулсан хороонуудад түүний хүү буюу Шигаракигийн аавын царай байгааг хараад үнэхээр Шигаракигийн гинийн хүүхдийн эвдэц одооч түүний дотор байгаа гэдгийг анзаарна. Ингээд Шигараки түүн рүү дайрснаар тулаан эхэлнэ. Мэдэрээ нэгний тэмдэглэгийн чадваруудаа бүрэн хүчээр нь ашиглаж асар их хурдаар бэйс дараалсан цогцолтуудыг хийж Шигаракиг гэмтэж эхэлнэ. Энэ үеэр спиннерээр өдөртүүлсэн гадаад төрхөөсөө болж одоогийн нэгэнд гадуурхагдж ирсэн хүмүүс төв эмнэлэг рүү гарцаар. Тэд тэтгэргээ олоолаа байсан тул баатрууд яаж чичээгээ зогсоож чаддгүй. Энэ үдэн шоожи өөрийн маск авч өөрийгөө ч гэсэн тэдэнтэй адил гадаад төрхөөсөө болж тосгоныхондоо дээрхсүүлдэг байсан. Нэг өдөр аюултай үеэс нэгэн охиныг аварснаар тэр бүх гадуурхалт байхгүй басан тухай хэлж хүн болгон адилгүй бид өөрсдөө зүв байвал нийгэм дахин гадуурхагдахгүй. Гадуурхагч зүүн хүнээс болж бүх хүнийг адилхан гэж бодох хэрэггүй гэдэг. Үүнийг сонссон спиннер түр гацснаа нийт нэгний төлөөг өгсөн дараагийн чадвараар устдахаас өөр мэддэггүй аятаа хараатан болж өөрөө төмрүүтэй арчилна. Хэдэн хүмүүс эмнэлэг рүү дайран ороход эмч зөвлөгчнөр өвчтнүүдээ хамгаалахаар өөрсдөө үйл хайхран зогсож буй гарсан тэдний бодол өөрчлөгдөнө. Харин бусад гишүүд шоожиг бүрслэн авсан байхад эмнэлгээс гарч ирсэн хэд энэ бүхэн буруу гэдгийг ойлгосноо бусдад хэлж тэднийг зогсоодог. Энэ үед спиннер ганцаараа дайралтаа өргөжлүүлэн Куроверыг олж ирсэн ч Престон Майк түүнийг зогсоодог. Спиннерч Куроверыг юу ч хийчихсэн тэрнийг сэрэж чаддаггүй. Эмээс авчирсан Шигаракигийн нүүрэндээ зүүдэг байсан гарыг нь түүний дүүрэнд тулган барьснаар Куроверыг сэрдэг.
Гэхдээ тэр сэргэгтэй өмнөхөөсөө ялгаатай нь Ширакумогийн царай хагас угас харагдаж байдаг. Тэр сэрэмгцэл бүх тулааны талбаруудад порталыг нээснээр Даби, Тойсын цэсээ бууж төндөрсөн Тога нар Гунга болон дэрт нөхцөл байдал оронгороо эргэж эхэлнэ. Портал бүх газарт нэгдсэнийг мэдсэн Тога Тойсын цэсээ бууж хувираад түүний чадвараар хэдэн мянга болон хувирж бүх байршлууд руу дайрч эхэлнэ. Урарак асуунаас Тогог даган Гунга олд ивсэн ба Жиро Токоями хоёр тэднийг олж ирнэ. Нийт нэгний төлөө энтхийг та хоёр даатгалаа гэж Шигаракийг занганаас нь гаргахаар явах үед Хавкс түүнийг зогсоодог. Дабич зорилгоо биелүүлж Индаварыг алхаар түүн рүү давж эхлэх ба Хавкс энэ тулаанд ялахын тулд заавар Дабиг зогсоох ёстой шүү гэж сануулдаг. UA систем скриптийн хаалгад өртөн гэмтэж унаж эхлэхдээ зэрэгцэн портал нэгдэн олон таны вайсууд давж эхэлнэ. Энэ Шигараки дахин төрж байтал асар том энергийг оруулж дэлбэрснээр UA цахилгаан хамгаалалт байх болдог. Мидориа чидийг хүч гаргаж байгаад бол түр хугацаанд биеэ өдгөж чадалгүй нэгэн нийтийн төлөө доторх залгамжлагчдтайгаа ярилцсан зогсно. Шигараки гэнтэл нийт нэгний төлөөг юм биш өөрийнхөө төрөл гаргаж байгаагаар би байлаа гэд яана гэж бэж ярьж эхлэх ба Мидори энэ удаа Шигараки өөрөө байгааг анзаарна. Энэ үед скриптийн компьютерийг лабороо хагалтаад түүний байршлыг баатрууд мэдсэн тухай хэлдэг. Тэр яаран гар цогтох гэсэн ч чадалгүй баригдана. Харин лабороо UA-ийн системийг засч иргэн нисгэх хүртэл унсаар байхад бол цаг очих хэрэгтэй байлаа. Энэ үед Жэнтэл UA-ийн доор ирсэн байдаг. Тэрний хоригдож байсан шорон нийт нэгний төлөвийн хадсалгад өртөж бүгд эрх чөлөөтэй болсон ч Мидориг хэлсэн баатар болоход хэзээч ороодохгүй гэсэн үгийг санаад ганцаараа тэмцээр нэг ч хоригдлыг оруулж буй барин цагдаа нарт төлөвлөж өгөөд оронд нь лаборавтай уулзч чадсан байдаг. Тэр лаборавгийн хайрын хүчний ачаар өөрийн хүчийг нэмэгдүүлэн агаарыг уян болгож UA-ийн ундлыг зогсоохоор тэмцэж эхэлнэ. Шигаракигийн эсрэг төлөвлөсөн хамгаалалт систем байхгүй болсон тул тэр бүгдийг алхаар гараа газар руу төхөлж эхэлнэ. Энэ үед хатагтай нагаан түүний гарыг тас бодож түр цагаажиж өгдөг. Эцсийн зөвлөгдгөө Шигаракигийн дотор нийт нэгний төлөө түүнийг биеийн буцаан үйлчлэгтэй авахар хоорондоо тэмцэлж байгаа хэсэг гардаг. Мидориач биеийн өдөх боломжтой баснаар эдний хөгс ихэ үзэх эцсийн дулаан эхэлнэ. Харин нөгөө талд Крогери Айзава Президент Майк хоёрыг харсны дараа тархины төлгөөнд хэсэг хэлбэлцэж байгаад өөрийнхөө өнгөрсөн цаг үеийн дурсамжаа санснаар тэднийг авардаг. Гүнг олдноо тулаан ширүүхэн өрнөж байлаа. Шикэзү баатарын сургуулийн сурагчид нэмэлтчээр ирнэ тулсан. Нийт нэгний төлөө өөрийг нь зогсоогоор оролцсон хүмүүстэй судалж байх үед Токоями Dark Shadow-ын дээд хүчийг ашиглан дүүний хамгаалалт иргэвтэн төлдөж эхэлнэ. Харин Тога Тойсон чадварыг ашиглаж чадаж байгаа ч түүн шиг бусад гишүүдэд хоолфорлож чадахгүй байгаад харамсан үйлж байгааг Урарак анзаарч жинхэнэ гэдгийг мэднэ. Энэ баатрууд болон нийт нэгний төлөөгийн тулаан үргэлжлэж байлаа. Энэ удаа тэр илүү залуу болсон байгаа нь анзаарэгдэнэ. Тэр зугтаж байх үедээ Гигантамакыг гэрж байгааг хараад баярсан ч баатрууд руу биш өөрлөн дайрч эхэлдэг. Учир нь 15 минутын өмнө чадвар чөлөөлөх армийнхан Гигантамакыг сэрэж чадсан ч хүнд тулааны дүн шинсо чадвараараа Гигантамакыг тархийг угааж өөрийн талд толдууж өгсөн тодорхой болно. Нийт нэгний төлөө тэрнийг завчраж тархи угаалтааснаа гаргасан ч Гигантамакя хоёр ч удаа эзэндээ хаягдсандаа уурлаж байгаа илэрхийлээд үргэлжлүүлэн дайрна. Болж буй үйл явдлуудыг хоёр мэдээний сувг дэлхийд даяар шууд амжилж байлаа. Хүмүүс ч нүд салгалгүй сандран үзнэ. Нийт нэгний төлөө баатруудыгаас Токоями болон Хавксын чадварыг булаагаад Шигараки руу явна. Энэ үед иргэдийг нүүлгэн шилжүүлэлт зогссон байлаа. Учир нь Дабигийн галын үж ойрын 5 км-ийн радиуст нөлөөлж байгаа нь нүүлгэн шилжүүлэлтийн маршруттай огтлцож байдаг. Энэ үед дагуучдан өдөртөх бариг орхин явсан байдаг. Тэр Тодорок Ида нар руу холбогдоод Гүнга уул руу явж Дабиг зогсоон нүүлгэн шилжүүлэлтийг хэвийн болгохыг зааварчлаад нийт нэгний төлөөг өөрт нь даатгахыг хүсдэг. Ида хөдөлгөөрөө дээд түвшээр нь ашиглан өндөр урдыг аван Гүнга уул руу явж эхэлдэг. Энэ бүгдийг баатрын алуурчин эстэн ажиглан зогсно. Зокожи агуучдыг зогсоох гэж оролцсон ч чаддаггүй. Ингээд нийт нэгний төлөө болон агуучдын хоёр харанхуй балгасанд халдтууд гарна. Эцсийн Даби Эндавар хоёрын дулаан руу шилжинэ. Дабигийн үсгсэн халуун бүрхүүлийн гадна Рэй буюумын Нацуа гурав ирсэн байдаг. Эндавар Дабиг галын хүчээ өөрийн хүйтэн бит зогсдуулан ашиглаж байгааг харан өөрийнхөө бүх буруу бүлийн зөвшөөрч өөрийгөө зайлуулсан Дабигтай шатаж өгөхөөр шийддэг. Энэ үед Буюми Рэй Нацуа гурав халуун түлхэлтгүй захиран тэднийг хөргөхөөр чадвараа ашиглан зогсох ба Хавья сүүлийн удаач болон өөрт нь анхаарал тавьж буй гэр бүлийнхнийг харна. Бэж энэ бүгд ганц Эндаварын их биш. Бүгдийг нь буруу гэдгийг Тойот хэлэхдээ зэрэгцэн Тодорок гэрж хүйтэн галын үчирээ Тойогийн галын алууныг дарж түүнийг зогсоож чаддаг. Эндавар бараг л үгсэн Тойо болон гэр бүлийнхнээс бүгднгээс нь уучлалт байна. Харин Тогогийн жинхэнэ хөлбөрийг олсон Урарака түнтэй ярилцахыг оролцсон ч Того Урарака хэвлэлд ногтгож алахыг оролдоно. Ураракач цус алдаж байгаагаа үйл ахран Тоготой ярилцахыг хичээсээр. Тэр сүүлд уулзахад яагаад уйлсан тухай асуугаад олныг амарсан жимгүүдүүлэх шинэ арга ашиглан бүх баатрууд болон хөлбөрүүдийг хөвүүлээд дахин Тогоор ойртонгоо яагаад баатар болох болсон Мидоригаас юу мэдэрдэг тухайгаа хэлдэг.
Ураракаг дөхөн ирэх үед тоогоо түүнийг алхаар дайрах үедээ бүхний буруу бодож байсан тухайгаа ойлгон гинэс зогсоод өөрийгөө мэдэрч буй бүхнийг зөвхөн өөрийнхөө л амьдрмаар байгаа тухайгаа хэлнэ. Ураракаш тоогоо тэрнийг инээмсэглэгээр хамгийн игдүүтэй охин болгох тухай хэлснээр түүний бүтээсэн бүх үйлрүү замхан алга болно. Тэдний газарт буух үед Урарака хэд их цус алдснаасаа болж өөхөх аюулд ордог. Энэ үед тоогоо Ураракагийн цусыг ууж түн төврөөд цосноосоо Ураракад сэлгээд энэ мэдрэмжүүдийг арай эрт мэдрэхгүй явдаа гэж хэлээд тайвнаар бас жаргалтайгаар нас барна. Энэ үед агуучд нь захиалж хэлгсэн хоёглогдсон агуучд нэртэй туслах хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсон рок төмсгөл өмсөн нийт нийгмийн төлөөтэй тулдаж эхэлнэ. Тэр тулааны үеэр Нана Шимурод хүмүүсийг инээмсэглэхтэн туслах хэмжээний бэлэг дэндүү болмоор байгаагаа хэлж байснаад орсон болно. Агуучд нийт нийгмийн төлөөтэй тулдан хүнд бэрцэн ч Мидориад хэлж байсан үгсээ санан босч ирээд энэ тулаанд ялцгаая Мидорио гэж ярьлаад багталтай нарахгүй инээмсэглэж байгааг харсан нийт нийгмийн төлөө айдас мэдэрснээр 7-р бүлэг маань төгснө. Энэ үрээд миний баатрын сургууль анимын товчлол дуусч байна. Төгсгөлийн 8-р бүлэг 10 сард гарах төлөвлөгөөд байгаа. Тэр үеэр 8-р бүлгийн товчлолоо та бүхэндээ хүргэнэ. Та манаас үеийг дэмжиж лайк, subscribe харамгүй дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.